Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ удаа би цоошин парт эхлэхээр шийдсэн байгаа. За тэрний үе гэхлээр над дээр ирж байгаа одоо мейкап төрлийн бүтээгдэхүүнүүд болон би өөрөө худалдаж авсан бүтээгдэхүүнүүдээ та бүхэнд ингэ танилцуулаад явуулах сонирхолтой байх юм болов уу гэж бодож байна. Яагаад гэх юм бол би өөр нь мейкап бүтээгдэхүүн дээр ч тэр скинкер бүтээгдэхүүн дээр ч тэр ер нь сонголтын дээр нэлээд тийм одоо пики байдаг болсон гэх юм уу да. Ер нь ингэж хэр аргийн ямиг авах ойлцсон, хэр аргийн одоо сонголт хийхдээ айгүй тийм анхаарч ханддаг болсон гэдэг үүднээс та бүхэнд хэрэгтэй ах юм болов уу гэж бодоод өөрийнхөө хувьд бас айгүй сонирхолтой санагддаг тийм төрлийн одоо бичлэгийг хийхээр шийдсэн байгаа. За би бас ер нь хүмүүсийн одоо ингэж purchase хийсэн, худалдаж авсан тийм бүтээгдэхүүний одоо юм видеог үзэх айгүй дуртай байдаг. Тиймэрхүү төрлийн видеоноос бас айгүй олон юм суралцдаг болохоор манай одоо үзэгчид ч гэсэн тийм төрлийн видеонд дуртай хүмүүс хэрэг байх юм бол энэ удаагийн дугаар таалагдана гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр энэ удаад би та бүхэнд мейкап бүтээгдэхүүн, за өнөөдөр бол скинкер бүтээгдэхүүн юусаа яригдахгүй юу худалдаж авсан гэдгийг одоо ингээд нэг нэгээр нь эхнээс нь танилцуулаад явах болно. За видео маань тийм урт болохгүй байх. Би болж өгвөл ойлгомжтой эхнээс нь яриад явчих. За өнөөдрийн бичлэг дээр болохоор үнийн тухайд бол би одоо яг зарим нь ингээд сар марын өмнө авчихсан болохоор сайн санахгүй байгаа учраас яг бүгдээр ингээд оруулъя гэхээр болохгүй байна. Тийм учраас хаанаас авсан гэдгээ бол бичээд явчих. Та бүхэн тэгээд өөрөө цааш нь хэрэг ингээд сонирхож явах юм бол үнэн энтрийг нь асуугаад бас болно шүү дээ. За эхний одоо бүтээгдэхүүн маань болохоор би Улаанбаатар эхлэлгүүрээс Armani-гийн 2 бүтээгдэхүүн худалдаж авсан байгаа. За эхний бүтээгдэхүүн нь болохоор Luminous Silk Foundation гэдэг ийм алтартай кремийг нь авсан байгаа. За миний авсан нь болохоор 4 номер байсан. Арсандаа ерөнхийдөө хамгийн тохирохыг нь за би хүзөөндөө энэ дэр бас төхөж үзэж байгаа. Нэг 2 үнээс эргэлзэж байгаа. Тэгээд 4 номерыг нь авсан байгаа. За энэ кремийг болохоор би 1-2 удаа хэрглэж үзсэн. За тэгээд миний хувьд юу гэж бодогдсон гэхээр яг ингээд суурай зөв тавиад одоо яг өөрийнхөө арьсан тохирсон одоо хитрхи тослог арьстай бол жоохон юм хуурай мат тиймэрхүү суур тавьж байгаа. Тэгээд араас нь кремийг түрхэх юм бол ерөнхийдөө айгуу дайжгүй. Суурай тавиагүй зөвхөн нарны цэсэн дээр ч юм уу эсвэл арьс чинь ингээд хит хуурай үе дээрээ энэ кремийг тавих юм бол ерөнхийдөө жоохон барцаахаар санагдсан. Тийм болохоор энийг одоо яг ингээд айгуу гоё харагдуулахын тулд тийм айгүй гоё glowy natural харагдуулахын тулд base эсвэл одоо primer энэ төр бол зайлшгүй шаардлагатай тийм бүтээгдэхүүн шиг санагдсан. За тэгээ хэмжээ нэлээд их болохоор энийг магадгүй нэг жил гарan бол хэрэглэж өгөх, дангаар нь хэрэглэхэд гэсэн үг шүү дээ. За тэгээд Armani-гаас би өөр бас нэг бүтээгдэхүүн авсан юу вэ гэхээр ийм blush байгаа. За энэ blush-ыг бол би бүр айгүй дурлаж авсан. За саяны Armani-гийн кремийг болохоор хүмүүс ингээд айгүй гой гэдсэн болохоор нь инфлюенсдүүлээд ингээд авсан болохоос ш. Blush-ыг нь бол би өөрөө төрхөж үзэж агаад тэгээд хамгийн таалагдсан өнгө болох. За өнгийг хараадах S50 Starlight Peach гэсэн өнгө нь байна. За тэгээ харахад бол одоо нэг ийм peach өнгөтэй. Камер дээр жоохон тот харагдчихээн. Гэхдээ арай жоохон юм бүдэг өнгөтэй мөртлөө яг ийм алтлаг саатай дотроо. Тэгэнгүүт ингээд хацрандаа төрхөнгүүт энэ маань айгүй тийм гоё тийм натуралны өнгө гарахаас гадна ингээд жоохон юм гялалцсан, гэлтгансан гэх юм уу бараг юм highlighters одоо blush хоёрыг холцсон юм шиг. Энэ бол айгүй тийм надад айгүй таалагдсан тийм бүтээгдэхүүн байсан. За тэгээ би төрхөж үзэж байгаа. Тэгээд гэртээ авчирсны бол би ерөөсө хэрэглэж үзээгүй байгаа. Дараас мейкап мэтэр хийхдээ энийгээ заавал хэрэглээд үзнэ гэчихсэн байгаа. За тэгээд энэ Armani-гаас юм авсан чинь бас юм нэртэй усчлуу юм нэг тестер энэ төр бас өгдөг юм билээ. За тэгээд дараагийн одоо миний худалдаж авсан бүтээгдэхүүн гэх юм бол Maybelline 30 Hour Lumi Matte Foundation гэсэн. Энэ болохоор хагас мат foundation юм байлээ. Энэ болохоор Super Stay гэдэг юм нэг айгүй алдартай юм кремүүд нь байгаад идэв штэ. Тэрний болохоор би 125 гэсэн өнгийг нь авсан. За миний арьсанд бол ерөнхийдөө нэг чүт шаардсан тийм өнгө байгаад байсан. Өнгө сонгоход ер нь жоохон хэцүү байсан. Ер нь онлайнаар та бүхэн яг юм кремийг сонгоход бол айгүй хэцүү байгаад тийм надаар хэлэлтгүй мэдчихэж байгаа бах. За тэгээд 125 одоо энэс арай нэг түрүүнийх нь өнгийг сонгочих юм бол цагаатчих юм шиг арай нэг ахиулаад авчаа гэхээр бүр амар шаардах юм шиг санагдаад ер нь энэ өнгө хамгийн гайгүй нах гэсэн. Ерөнхий одоо монголчуудын арьсанд бол надад энэ 125 гэдэг өнгө хамгийн тохиромжтой юм шиг санагдсан байгаа. За би тэг яагаад ингээ олон крем аваад байна гэхлээр одоо энэ жишээлх нь Armani-гийн крем. За тэгээд ийм крем хоёр хоорондоо одоо хэр ялгаатай байна гэдгийг туршиж үзэх гээд ингээд би крем цуглуулад байгаа. За энээс бол энэ крем бараг 4-5 дахин хямдхан үнэтэй байсан. Тэгэхээр яг ийм хямдхан мөртлөө одоо drug store-т зарагддаг ийм high-end бүтээгдэхүүнүүд яг ямар ялгаа харагдаж байна, алиг нь авбал дээр юм байна гэсэн тиймэрхүү төрлийн бас нөгөө видео одоо хийх гээд энийг би авсан байгаад байгаа.
За тэрнээс гадна Maybelline-ийн бас нэг алдартай одоо ийм нэг тинт байгаад байсан. За энэ нь болохоор бас л одоо Super Stay гэсэн нэртэй 24 цаг барах skin tint гэсэн байгаа. За tint гэдэг нь юугаараа өөр байдаг вэ гэхлээр одоо ийм серум тэгээ крем хоёрыг хооронд нь холцсон юм шиг мейкап бүтээгдэхүүн гэхээсээ илүү бараг ийм арьс арчилгааны бүтээгдэхүүн шиг ийм байгаад байдаг. За тэгээд Maybelline дээр хамгийн алдартай байгаад байсан хамгийн их борлуулагддаг хоёр кремийг нь би авчихсан байгаа. За үнийн хувьд нэг нь 50,000, нэг нь 60,000 гэсэн тийм үнэтэй байгаадсан. Тэгээ та бүхэн мэдгүй үгүй юу? Би өөрөөс хүнээс сонсч ирсэн. Ер нь Монголд зарагддаг одоо Maybelline, за тэгээ Америкт зарагддаг Maybelline одоо ийм хоорондоо жоохон бүтээгдэхүүн жоохон өөр байгаад идэг гэж бас хэд хэдэн үнээс сонсч ирсэн болохоор би энэ хоёрыг бол Amazon дээрээс захиалаад авсан. Тэгэхээр Америкаас ирсэн гэсэн үг. За тэгээд ийм байгаад байна. Ерөнхийдөө би ойрын үеэс House Labs-ийн крем ирсний дараа бол хэд хэдэн одоо ийм кремний ревюийг та бүхэнтэй бас нөгөө хуваалцъя гэж бодоод байгаа. За тэгэл одоо энэ 20 цаг барьдаг, 30 цаг барьдаг энэ төр гэдэг байгаа нь яг үнэн байна уу? Өглөө төрөгчөөд орой харахад ямар байна? Хэр их барзаажийн шингэлт нь ямар байна? Тэ өнгө тохирох нь яаж нээж гэх мэтчлээ. Маш олон үзүүлэлтүүдийг харьцуулаад аягүй гоё юм видео хийх гээд эхний ээлжинд ингээд 3 4 одоо крем би сонгоод авчихсан байгаад байна. За дараагийн бүтээгдэхүүн болохоор Dior-оос авсан бүтээгдэхүүнээ танилцуулъя. За Dior-т бол мэдээж ингээд сонголт бас айгүй ариунтай гой бүтээгдэхүүнүүд байгаад байдаг. За эхнийх нь болохоор ийм юу байгаа? Хацар өнгөлөгч байгаа да. Тэгээ хацар өнгөлөгч маань саяны нөгөө Armani-гийн хацар өнгөлөгчтэй бүр нэлээд адилхан. Ер нь ийм пич өнгөтэй. За энэ нь болохоор Rosy Glow 077 Candy гэсэн өнгө нэгээд байна. Энэ өнгө нь болохоор ер нь аль ч салбартаа айгүй хурдан дуусчдаг өнгө юм бэлээ. Тэгээ би нэг салбар дээр нь бол ингээд нөгөө туршиж үзчихэд тэгээд энд ирснээс хойш гэртээ авчнаас хойш баг хэрэглэж үзээгүй ингээд шинээрээ байгаад байгаа. За тэгээд яг ингээд бодитоор нь харах юм бол энэ маань юм бас л одоо шар өнгийн саатай саяны одоо нөгөө Armani-гийн одоо хацар өнгөлөгч байгаа гэсэн шүү дээ. Тэрнтэй ер нь энэ хоёр ер нь баг л адилхан. За энэ болохоор ингээд хураа, энэ болохоор ингээд тосон гэсэн үг шүү дээ. Ер нь баг яг адилхан ингээд ийм blush би одоо мэдгүй байж байгаа хамгийн дуртайгаа гэсэн чинь энийг ингээ авцсан байлээ. Энэ бол бүр ингээ хаасаагүй дандаа дуусчдаг байжгаад тэгээ Монголд ирсэн дарууд нь авъя гэд би мессеж өчөж жагаад надаа эренгүүт нь хэлээргээд яг ирсэн өдөр нь би бол очиод авсан байгаа. Хаа газрын ер нь duty free дээр энэ өнгө нь хамгийн хурдан дуустдаг гэдгийм байлээ. За Dior-оос авсан бас нэг өөр бүтээгдэхүүн болохоор миний бүр хамгийн дуурлаж авсан бүтээгдэхүүн нь байгаад байсан. За энэ нь бол Dior-ийн Stick Foundation байгаад байгаа. За энэ өнгө нь болохоор Нэг Neutral гэсэн өнгө нэгаа. За энийг бас би ингээд нөгөө туршиж үзэж жагаад зүг хацар мацар ингэж туршиж үзэж байгаад авсан. Надаа хамгийн тохирох хит бас борош хит ийм одоо шар биш тиймэрхүү яг ийм хитайхан таарахаар тийм өнгө байгаад байсан. За тэгээд нөхөртөө би захиад нөгөө duty free-гээс эрэхтээ аваад ирээрээ гэдгийгсэн чинь ямар ч өнгө нь баг дууссан. Тэгээд яг энэ нэг W, нэг C гэдэг өнгөнүүд нь хамгийн хурдан дуустдаг өнгө нь ингэнэ. Тэгээд байхгүй авчирч чадаагүй болохоор маань нөхөр за наа чи очичвол би аваад өгье гэдэг. Энийг Монголоос надад авч өгсөн. Тэгээд эндээ бол бүр амар happy байгаа. За тэгээд энэ одоо кремийг бас л нөгөө drugstore-т зарагддаг кремтэй харьцуулж үзэж авах гээд ингээд иймэрхүүг цуглуулчихсан байна. Одоо дараагийнх нь нэг ямар ч байсан нэг юм уу хоёр foundation эренгүүт би өөрөө одоо видео бэлдээд та бүхэнд эднэрийн ревюийг бүтнээр нь оруулж өгөх болно. За тэгээд Dior дээр бол угаасаа ингээд юм авахаар бас ингээд аюух юм дагалддаг юм бүтээгдэхүүнүүд ирээд идэг. Эднэр нь мэдхгүй би бол ерөөсөө хийж хэрэгжилж дуусгаж исэн удаа юу байхгүй. За тэгээд нэрээ Dior-оос бүтээгдэхүүн авсан чинь энэ foundation-ыг авах юм бол өндөртөө ус нь хамт дагалдж байгаа гэдэг нэг 5 мг-ийн Miss Dior гэсэн өндөртөө ус нэрээ бас дотор нь хийцэн байсан. За тэгээд тэр нь болохоор ийм ус байсан. Тэгээд яг энэ бол цүнхэн дотор хийгээд аваад явах тохиромжтой өнгө юм шиг санагдсан. Тэгээд надад болохоор сүүлийн үед энэ Dior-ийн уснууд яг нэг тийм сонин муухай юм болцсон санагдаад та нар тийг санагдсан яг нэг шинэ гарсан Miss Dior гоё байсан л та. Тэгээд бусад уснуудын энэ өндөртөлөөр юм муухай хулмас шиг санагдаад идэг болсон. Тэгээд энэ Miss Dior нь бол гоё нь байна. Тэгээд ийм бэлгэнд ийм ус хийгээд тахаар би энэ уснаас нь авахгүй, энэ тосноос нь авахгүй юм сампл энэ төр ерөөсөө авахгүй гэж тэгэхээр хүмүүс нь үгүй энийг өгөхстэй юм аа ингээ энэ чинь ингээ тоогоороо байдаг болохоор бид нар заавал өгөхстэй юм аа гэх тэгээд ингээд хэрэглэх хэцүү, хэрэглэхгүй байх хэцүү ингээ хаях хэцүү нэг ийм баах юмнууд дагалдаад байдаг. Та нар ер нь энэ бүтээгдэхүүнээ яадаг вэ? Комент хэсэгт бичээрэй. Аялалд авч явъя гэсэн ч хитрхий жоохон тэгээл гэртээ хэрэглэх хэр нэг удаа хэрэглээд нэг хэрэглэнгүүтээ шууд ингээ үр дүнг нь хардаг. Гоо сайхны одоо арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд бол маш ховор байдаг. Гоо сайхных бол яг ингээл будаад үзэнгүү шууд үр дүн харагдана шүү дээ. Арьс арчилгааны бүтээгдэхүүн нэг удаа хэрэглэнгүүтээ өстэй супер болчлоо гэсэн юм. Ер нь бараг л байдаг. Тэр ер нь бараг худлаа гэж хэлж болохоор байгаад байдаг. Тийм болохоор би яг ийм нэг удаагийн юмнуудыг нь бол ерөөсөө хэрэглэдэггүй. За дараагийн авсан бүтээгдэхүүн болохоор Clio-гийн айгу алдартай ийм нөгөө cushion байгаад байдаг шүү дээ. Энэ болохоор
Kill Cover гэдэг нэртэй Солонгост. За тэгээд дэлхийд даяар энэ айгүй тийм алдартай cushion байгаа. За энэ cushion болохоор ялангуяа холимог төрлийн арьсанд айгүй тохиромжтой гэдэг юм байлээ. Холимог гэхээр мэдээж одоо энэ зэсгэрээ хуурай, энэ зэсгэрээ одоо тослог гэхээр одоо тэр ч ихтэй тослох хүн ч юм уу эсвэл тэр ч ихтэй арьс нь хуурай хүнд ч гэсэн энэ маань тохиромжтой гэдээ баг ерөнхийд нь ингээ ойлгочих болно. За тэгээд дотроо болохоор энэ маань нэг запастай гэсэн. Өнгө нь болохоор 21N гэсэн өнгө лээ. За тэгээд миний хувьд юу гэж боддог вэ гэхээр ингээ cushion өөр брэнд ер нь ямар ч ингээ солонгосын cushion-ууд одоо би ингээл яг 21 төрхдөг бол би 21 авъя гэхээр бүр амар цайтчаад заавал нэг 23 мурав ч юм уу нэг шат ингээ ахиулж ээж авахгүй болохоор хитрхи ингээ цагаан байгаад идэг. За тэгээд Clio-ийн cushion бол харьцангуй ер нь гайгүй 21 нь бас тийм амар цайвар биш байгаад исэн. За тэгээд ингээд хитрхи их крем төрчихжснээс заримдаа бас ингээд cushion хөнхөө ингээд төрчихөд гарчвал зүгээр юм болоо гэд би энийг авсан байгаа. За тэгээ энийг болохоор би нэг удаа хэрглэж утсан. Тэгээд 2 3 удаа ерөнхийдөө хэрглэчээд тэгээд ямар байсныг та бүхэнтэй хуваалцъя гэж бодсон байгаа. За энийг бол одоо заяа бэлгээс авсан. Дараагийн бүтээгдэхүүн болохоор бас Clio-гийн ийм gloss байсан. Lip serum гэж шүү. Gloss биш. Serum гэхээр мэдээж нөгөө жоохон юм бас нөгөө зөөлрүүлээд эмчлээд нэг тиймэрхүү одоо skin care жоохон дотор нь оруулсан гэсэн үг шүү дээ. За тэгээ энэний одоо нөгөө савлгаа надад айгүйх таалагдаад энэ ийм back charm шиг хүүрхийн ийм савлгаатай байсан. Тэгээ айгүй хүүрхэн харагдаад энэ зураг мургийн дарахад ч гэсэн бүр so cute заяа. Тэгээ энийг одоо ингээ араас нь ингээ шахаад ингээ гарчих юм байлээ. Өнгө нь бор харагдаад байгаа мөрчлөө яг уруулан дээр болохоор яг ийм зөвөр ингийн ямар ч өнгөхгүй тийм өнгөлөгч түрхсэн юм шиг ийм gloss байсан. Тэгээ I love it so much. За ийм бүтээгдэхүүн байлаа. За одоо харин надад ирсэн бэлгэнүүдийг хамтдаа үздэхээ. Надад аюу хөөрхөн бэлгэнүүд ирсэн. За тэгээд эхний үзүүлэх одоо бүтээгдэхүүн болохоор It's Sugar Blush гэсэн нэртэй Instagram хаягтай тийм дэлгүүр ирсэн. За тэр дэлгүүрээс надад ийм хөөрхөн мини ийм House Labs-ийн 2 бүтээгдэхүүн ирсэн байгаа. За тэгээд нээгээд үзсэн чи бүр амар хөөрхөн энэ араа хацар өнгөлөгт blush тэгээд ийм сатай blush. Blush-нууд ч юу нэг уддсан шүү дээ. Яг ийм минийг нь авсан ч гэсэн энэ бол бараг жилжингээ хэрэгэлчин. За тэгээд гарахтаа ийм амар гоё зөөлөн ийм цагаан ягаан өнгийн ийм гарч исэн. Одоо энэ шүү дээ. Гялцаад энэ бүр амар гоё blush байсан. За тэгээд House Labs-ийн ийм жижиг одоо ийм lip gloss нь байгаадсэн. Энийг бол одоо ингээд нөгөө цүнхэнд ингээд жижигхэн кашлак авч явдсан ш. Тэрэндээ ингээд хийгээ авчлаа хөөрхөн байгааз. Тэгээд одоо энэ дэлгүүр маань болохоор яг ийм одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь бол яг authentic 100% юм оригинал бүтээгдэхүүнүүд байгаад байдаг. Тэгээ надад бас нэг хит хитэн бүтээгдэхүүн бэдгийн. Тэгээд айгүй хөөрхөн, айгүй боломжийн үнэтэй та бүхэн бас дэлгүүрээр нь ороод бас хараарай. Айгүй хөөрхөн бүтээгдэхүүнүүд байгаа. Charlotte Tilbury-гийн юмнууд байсан, Fenty-гийн юмнууд байсан. Тэгээ House Labs-ийн юмнууд бас айгүй хөөрхөн байгаадсэн. Тэгээд үнэн нь бас айгүй боломжийн болохоор ингээд иймэрхүү төрлийн одоо юм ч гэсэн авчихад бас айгүй илүүд хэрэггүй санагцсан. За тэгээд дараагийн надад ирсэн одоо бэлэг болохоор Skin Studio MN гэсэн дэлгүүр байгаад идэг. За тэр дэлгүүрээс болохоор надад энэ Солонгосын Corin Co гэсэн ийм брендийн одоо мейкап бүтээгдэхүүнүүд ирсэн байгаа. Энэ бол бүр айгүй царайлаг бүтээгдэхүүнүүдтэй тийм брэнд байсан. За тэгээд тэрнээс нь бол эхнээс нь та бүхэн танилцуулаад явъя гэж бодож байна. За энэ болохоор ийм юу байсан? Уруулын одоо gloss гэх за энийг одоо баг уруулын будаг гэх юм уу да. Ийм өнгөтэй будаг байсан. За камер дээр харагдаж байгаагасаа ер нь бол арай жоохон бүдэгдүү. За тэгтээ ингээ шив шинээрээ байгаа юм хэрэглэхэд бас айгүй хайрын санагдаад ах юм аа. Амар гоё цэвэрхэн, энэ савлгаан энэ чинь бүр үнэхээр хөөрхөн байсан. Тэгээ ийм одоо нөгөө юу ирсэн? Будаг ирсэн. Энэ гэхдээ нөгөө Солонгосын иймэрхүү өнгөнүүд чинь гарахаараа айгүй зөөлөн байгаад идэв шүү дээ. Тийм байх гэж бодсон. Тэгээ би яг энэ одоо брендийн бүтээгдэхүүнийг болохоор нөгөө makeup murder ярьдэн шүү дээ. Тэгэхдээ би энийг хэрэглэе гэж бодсон байгаа. Бүгдэрийг хэрэглээд ямар ах нь бүгдээрээ харъя гэж бодож байна. За тэгээд дараагийнхан одоо энэ брендийн бүтээгдэхүүн болохоор ийм хацар өнгөлөгч байсан. За тэгээд нэг онцлогтой нь юу вэ гэхээр энэ дээдх нь хацар өнгөлөгч, доотх нь болохоор ийм хайлайтер байсан. За энийг бүгдээрээ үздэгээ. Би сүүлийн үед бол ер нь дандаа ийм тосон хайлайтер хэрэглээд тэгээд бүр сүүлдээ эхлээд ер нь жоохон дургуй байжсэн. Сүүлдээ баг тосондоо тасаадах шиг үлээ. Ер нь дандаа нөгөө нэг ийм нунтагийг хэрэглээд идэг гэсэн байхгүй. Тэгээд одоо болохоор ийм тос нь илүү гоё ч юм шиг санагдаад идэг болсон мөлий. Тэгээд ийм одоо blush тэгээд гарахтаа болохоор энэ арай жоохон бүдэг өнгөтэй гарч ирсэн. Хитрхээ бас тод энэ төр биш юм бэлээ. Солонгос юмнууд ч гэхдээ нэг тод байгаад яадгүй юм дөө, шалтгүй юм дөө. За тэгээд гарахтаа бол ийм өнгөтэй гарч ийн. За тэгээд энийг болохоор ингээд тараагаад бүр бүдэг болно гэсэн. За иймэрхүү юм байна. За тэгээд хайлайтер нь болохоор бас ийм одоо тосон. За тэгээд камер дээр бол харагдахааргүй маш дараахан өнгийн ийм хайлайт. Солонгос юмнууд дандаа л юм дараахан байдаг та гэж. За тэгээд Corin Co гэдэг брендинг дараагийн бүтээгдэхүүн нь сормосны будаг вэ. За энэ сормосны будаг болохоор задлаад үзсэн чинь доторх нөгөө нэг багсны хэсэг байдаг штэ. Тэр хэсэг нь маш нарийнхан байсан. За ийм нарийнхан хардаа.
Энэ болохоор миний хувьд нөгөө нэг сормосыг илүү ийм уртсахдаг тийм сормосыг бодог байгаад байдаг шүү дээ. Өөрөөсөө нэг юм жоох үстэй ч юм шиг тэг ингээ үзүүр дээр ингээ наалтаад улам ингээ сормосыг урт харагдуулаад байдаг тийм төрлийн сормосны бодог юм билээ. Тэгээ энэний энэ савлгайг та бүхэнд харуулах юмсан бүр ийм хөрхэн савлгайтай ийм бүтээгдэхүүн байсан. За тэгээ дараагийн бүтээгдэхүүн нь ийм уруулын бом байсан. Энэ бүр үнэхээр сонирхолтой байсан. Савлгаанч гоёсэн доторх нь бүр ямар хөрх юм бэ гэмээр за. Тэгээ савлгайг нь харж та ийм дотор нь ингээд ийм сонирхолтой аваад за тэгэнгүүтээ бом ийм одоо баг өнгөхгүй гэх юм уу да. Уруулын чих дижэл өгнө гэсэн үг шүү дээ. Nice, very nice. Айгуу гоё таалагдсан. Шинэ юмыг бүр төрхөж үзмээргүй санагдаад. Ингээ шинээр нь ингээ тэр чигт нь хадгалмаар санагдаад байна. Тэгэл одоо хэрэглэх л хата. За дараагийн бүтээгдэхүүн нь ийм нунтаг blush байсан. За энэ blush нь бас яадаг бай гэхлээр энтэлтэй ийм толтой. За тэгэнгүүтээ энэ нь ингээ pop байгаад за тэгээд доороос нь нөгөө нунтаг нь гарч ирээд тэгээд ингээ түрхэх юм шиг байлээ. Эсвэл ингэж нээж байгаа тэгээд ингэж авч байгаа түрхэх юм болов гэхээр энэ доороос угаасаа гарт юм pop руугаа гарч ирээд тэгээд ингээ хацраа ингээ өнгөлт юм. Энийг бол бас л хэрэгжилж үзээг байгаа. Тэгээд мейкап хийхээр энийг бүгдээр ингээ тэр чигт сетер нь хэрэгжилж үзье гэж бодсон байгаа. За тэгээд энэ брендийн хамгийн их таалагддаг. За тэгээ миний урд нь хэрэгжилж үзчихсэн гоё гэдгийг нь мэдчихсэн байсан юм юу вэ гэхлээр Tok Tok гэдэг нэртэй ийм сормос байгаад байна. Надад болохоор яг энэ Tok Tok-ийн хоёр сормос нь байдаг хгүй би урд нь энийг авч ийсэн. Тэгээ энийг та нарт харуулъя заяа. Энийг би анх авч хэрэглчээд тэгээд ерөөсөө ийм сормос ингээд наацсан юм шиг мэддэхгүй мөртлөө нүд ингээ амар сэрэгчдэг. Тэгээ би ер нь бол ингээд сормос хэлэхэр миний ингээд сормосын дундуур нь ингээд юм гараад ингээд нүдэнд айгу хэцүү байгаад байдаг аахгүй юу. Тэг ерөөсөө ингээд хийлгчүүл уг ингээд эмхтөний нүд чи айгу хурдан сэргээд айгу гоё болчихдээ шүү дээ. Тэгээ нэг саржангаач лөө ер нь ингээд сар ахс ч юм айгу гоё яваад байдаг. Гэхдээ яг наалгачаар ингээд нүд айгу хэцүү байгаад байдаг болохоор би ер нь ингээд наадаг сормос аваад хэрэгтэй үедээ наачаад явчих гэж бодоод тэгээ энэ сормосоос ингээд авч үзвээ. За тэгээ наагаад үзсэн чинь бүр юу ч наас нь мэддэхгүй. Тэгээ нүдэнд ямар нэг одоо харшлах тийм зүйл ерөөсөө байхгүй. Тэгээ би дараад нь яваад за энэ бол үнэхээр айгу гоё юм байна гэд өөр юм төрлийг нь авсаахгүй юу. Тэгсэн чи бэлгэнд надад дахиж ирээд би бүр бөөн баяр болсон. Тэгээ энэ маань гурлаа ингээд өөр төрөл байгаа нь бас их сайшаалтай зүйл болсон. За тэгээ энэ сормосны нэг онцлог нь юу вэ гэхлээр та бүхэн ингээд сайн харуулъя заяа. За эхлээд ингээд 9 мм гэсэн байгаа. Тэгээ доошогоо явангуут ингээд 10 мм. Тэгээ урт нь болохоор 11 мм гэсэн байгаа. Тийм болохоор энийг яах вэ гэхлээр сормосны одоо хамгийн эхний хэсэгтээ ингээд богныг наагаад сүүлийн хэсэгтээ ингээд уртыг наах одоо тийм юм савлгаа таахгүй. Тэгэхээр бүр айгу амар агаад зэтгэхгүй ингээд бүх хэсэг нь ингээд ижил урттай байхаар бас жоохон фейк харагдаж штэ. Тийм болохоор бас надад айгу хөөрхөн санагдаад байгаа. За тэгээ энэний бас нөгөө ингээд доод хэсгийн сормоосанда бас ингээд наадаг тийм бүр юм богинохон бас байд юм билээ. За тэгээ арай жоохон тийм илүү ингээд одоо бодолт энэ төр хийдэг бол юм тодыг нь аваад за тэгээд ер нь natural бодолт хийдэг бол арай шингэн төрлөөс нь сонгоод хэрэглэхэд энэ сормос бүр айгуу сайн байгаадсан. Би урд нь нөгөө нүрээ бодулж хаад бас юм химэл сормос наалгачихсан байхгүй. Тэгээ наачингууд ингээд нэг цаг магийн дараанаас ч юм ингээд нүд амар хүнд болоод тэг ингээд энэ тэндээс ингээд таталтаад байгаа юм шиг тэр чинь нэг хөвчлэн юм нэг тасцсан биш юм үргэлжээрээ ч байдаг лөө тиймэрхүү байгаад байдаг болохоор айгуу эвгүй нэг юм одоо нэг яг яах гээд байгаа нь мэддэхгүй нэг тиймэрхүү байгаад байдаг гэсэн байхгүй. Тэгээд яг юм тасалцсан юм жижигээрээ байвал айгуу зүгээр юм бэлээ. Бараг зарим хүмүүс ингээд одоо нүднийхээ ихэнх хэсгээр тамааргүй байвал зөвхөн сүүл хэсгэрээ ингээд тавиад за тэгээ сүүл хэсгээ ингээд контртоход нүд ерөнхийдөө одоо бүр сайхан ингээд өөдөө ингээд татагтаад айгуу гой сэргээд ирд юм билээ. Тэгэхээр иймэрхүү төрлийн сормосыг та бүхэн бас хэрэглэж үзээгүй байх юм бол турш үзээрэй гэж бас зөвлөмөр байна. За ингээд ямар ч гэсэн энэ удаагийн видео маань иймэрхүү байлаа. Та бүхэн юу гэж бодов? Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж үзчихсэн хүмүүс ах юм бол бас доор ямар санагдсан талаараа бичээрэй. Тэгээд хэрэглэж үзхийг хүсдэг ямар шуухан байна гэж ревю үзхийг хүсэж байгаа бол дараагийн дугаарыг бас битгий алгасаарай гэж хүсмээр байна. За тэгээд өнөөдрийн дугаарт хамт байсан нийт үзэгчдэд баярлалаа. Хэдүүлээ дараагийн дугаараар viral бүтээгдэхүүний honest review part 4 цэцэгтгаар ингээд удахгүй одоо би видеого хийж эхлэх гэж байгаа. За тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд удахгүй эргээд уулзъя.